Дэлхий рүү учир битүүлэг сансрын хөлөг ирж байгаа дүр зургаар энэ анги маань эхэлдэг. Харин манай хэд нэг бод санах юмгүй голын дэргэд салхинд гарангаа хоолоонд хийсэн шигээ чийл амарж байгаа харагданаа. Энэ үеэр тэдэн дээр гоохон бараг гэрээ нүлгээд ирсэн юм шиг ирдэг. Яасан гэсэн ээж нь салхинд гарч байгаа юм чинь хичээлээ их хэрэгтэйгээд хамаг байдаг хичээлийн ном дэвтрийг нь өгсөн тэр байж. Уул нь манай гоохонч тулаан идрээс холоор байсан бол зөвүүн тулаанч биш зөвүүн эрдэмтэн болох байсан юм шиг надад санагддаг. ようこそ私のソウルソサエティへ。 Нар шингээл орой олох үеэр нөө дэлхий рүү ирж байсан сансрын хөлөг манай эдийн ойролцоо газарднаа. Ой модон донд газарсан болохоор хүчний нөлөөгөөр тэр авь битүү гал. Манай эд явахтай мэдээж анимын баатрууд олсон галыг өөрсдийн кийг гадагшлуулж унтраанаа. Хичнээн галыг унтраасан ч гал хаа сайгүй тархаж ой мод үнс олжээ. Хөөхөн амьтад гэр оронгүй болсон гэсэн үг. За тэгэл Dragon Ball гэдэг аним үзэж байгаагаас хойш Dragon Ball-оо дуудаад ойг сэргээж чадна. Гохонч бас зүгээр байгаагүй өөрийн тэжээвэр луутаа олцсон. Нөгөө луу нь ой мод сэргээсэнгээ бөөн баяр. Харин нөгөө дэлхий дээр газарсан хөлгөөс нэг тийм камертай робот гарч ирээд энэ тэндх байр байдлыг ажиглан мэдээлэл цуглуулнаа. Тэр роботын эзэд нь дэлхийн агаар мандал дээр ирсэн үнэхээр сайхан гараг байна да. Уул нь энэ гариг чинь байх ёсгүй үстэй. Гокуг энэ гаригийг устгуулахаар илгээсэнтэйгээ хоорондоо яринаа. За сайн л биз хүч чадлын модыг тарихад яг тохирсон гариг байна гэдэг. За та хэдээд хүч чадлын мод гэдгийг тайлбарлаад өгье. Энэ мод нь жирийн мод биш, асар том хэмжээтэй мод гэсэн үг. Та хэд зүгээр толгоондоо төсөөсөн модоо ахаад 10 үржүүлчих. Тийм л том хэмжээтэй мод. Энэ модыг тарьснаар тухайн гаригийн бүх шимт хичээлийг сороод сорсон шимт хичээлээрээ асар их хүч өгдөг жимс гаргадаг. Гариг хамаг шимт хичээлээ соруулчгаар чинь зүгээр л 9 цүл болж үлддэг. За хэдүүлээ аним руугаа буцацгаая. Гокугийн гэр бүл нэлээд аж аргалтай, хоорондоо инээлтэл их хөвгчлөлтэй байна. Харин Жижи Гохоныг луутаа олсон мэдээд их дургуутснэ. Тэгэл яах вэ? Аав хүү хоёр ойрхон луунда гэр олж өгдөг. Энэ үеэр нөгөө сансрын хөлөгт байсан хэд ирсэн газрыг хоёр хувааснаа нэг жижигхэн үр шидчихдэг. Тухайн үр нь зогсгоо мэдэхгүй дэлхийн өнцөг болон бүрт үнцээ суулгаад дэлхийн агаар мандалтай дүүцэх хэмжээний том мод болон ургадаг. Ийм аимшигтай том модны үндэс нь хүртэл том таарсан газар олгоноос үтгсээр эцэст нь ургаж дууснаа. Манай эд Гокугийн гэрт хоорондоо инээлдээл дэлхийд дахинд аимшигтай зүйл болсон гэдгийг огт мэдтгүй. Тэгсэн тэдний гэрт нөгөө луун ирсэн ямар нэг юм хэлэхэд Гохонд ерөөсөө ойлгуулж чаддаггүй. Амьтан хүнээс илүү зүүн сонтой байдаг болохоор муу юм болох гээд байна гэд хэлэх гэж ирсэн тэр юм бэлээ. Гокутай Кайо бурхан холбогдноо. Ямар нэг муу зүйл олох гээд байна. Хүч чадлын мод танай гариг дээр аль хэдийнэ бүх үнцээ дэлхийд даяар тараагаад ургасан байна. Хэрвээ энэ мод танай дэлхийн бүх хүчийг сороод жимсээ гаргууд дэлхий бүр мөсөн устнаа. Ихтэй аль хэдийнэ оройтсон байна гэдэг. Гокуж одоо л нэг аюул болох гээд байгааг ойлгоноо. Манай эд ч оройтсон байх учиргүй дээ. Тэр модыг үнцээр нь суглая гэд гараа дээр дороо тавиал хөдөлгөхөөр олноо. Харин чи Гохан чи мэдээж явахгүй гэхэд Гохан зүхтаах нь 10,000% ойлгомжтой. Хүч чадлын мод дээр ирэхэд бүгд гайхнаа. Аргач байхгүй үсттэй. Эверестээс том мод өөдөөс нь хүлээж явахаар тэр биз. За тэгээл бүгд өөрсдийн чадах бүх хүч чадлаа шингээсэн дайралтуудаа ихэд бүр ширхийг ч гэмтэл авдаггүй. Манай хэд ч тэнэг хүмүүс биш болохоор иймэрхүү дайралтууд хийгээд угаасаа ямар ч үр дүнд хүрэхгүй юм байна гэж шууд л ойлгоно. За аним үзэх дуртай хүүхд залуучдад бол гоё мэдээтэй. Аним Store гээ анимын бүх төрлийн хувцас зарж байгаа шинэ дэлгүүр нэгдсэн байлээ. Дулаараа тавар олж байгаа учраас би өөртөө Demon Slayer, Hunter x Hunter-ын нэг подолт нэг үдээ авсан. Та хэд бас энэ зуныг өөрийн дуртай анимын подолт гүдийг өмсөж өнгөрүүлээрэй. Гоку нэг юм мэдэрсэн бололтой дээш нисгээд нөгөө хэд инээлтсэн хүлээж байдаг. Хин ч хүч чадлын модыг устгаж чаддаггүй юм аа. Маш их хүч мэдрэгдээд байсан та нараас байсан юм байна гэхэд хэн нэгэн бидний зам төг бодвол бүгд өгөх болно шүү гэдэг. Манай хэд ч ямар амаараа асуудлыг шийддэг биш тулааны өрөлтүүдэд авнаа. Бид бол ихэр ах тус гээл тэншин ан руу дайралтууд энэ манай өвн шииртэй амархан ялгахдаггүй гээл өөрийнхөө гэлбуулдаг техникээ эргэлдэг. Крилийн бол өөрийн цайны техникээ их гээл хамаг хүчээ гаргаад дайрна. Даанч нөгөө айхтар Фризагийн сүүлийг дасдаг техникийг ганц гараараа хамгаалцдаг.
Ямууча бас адилхан өөрийн ганц чаддаг цайны техникээ ихэд нөгөөх нь тоож байгаа ч юм байхгүй өөрлөн зөрүүлж дараад ямуучааг шороотой нутагнаа. Гоку бол яалтчгүй л Гоку дунд нь иргэн штэ. Нөгөө таанал Тэншин хааны дүүг яг бомбын орон руу залах гэж байхад Гохон ирж тусалдаг. Гохон ч бас хоосон гар биш ячгүй тулаанч болохоор ганц хоёр зохилт хийгээд авнаа. Бүх болж байгаа үйл явцыг хөлөг дээрээс яг Гокутай адилхан тэдний ахлагч ажиглаж байдаг бөгөөд Гохоныг хараад хэлнэ. Эн чинь саяхан хүн байна штэ. Арай Гокугийн хүүхд юм байх та гэж шууд Гохоны байгаа газар очдог. Гохан ч харчаад энэ чинь аав байна штэ гэж боддог ч тэр харц өмссөн хувцсыг нь хараад биш байна гэж шууд ойлгоно. За энэ залууг Тарлес гэдэг бөгөө ер нь дэлхий дээр анх Вижита эрэхтэй ямар байлаа яг л тэр. Гоханыг барьж авчаад тулааны хүчин 10,000 бас дайжгүй шүү. Хэрвээ чиний биеэр саянчуудын цус уршиж байгаа бол энэ залууг багтаа авна гэл. Яагаад авах гээд байгааг нь ойлгомжтой. Фриза нөгөө бүх саянчуудыг алсан болохоор мэдээж саяан хүн олно гэдэг бол 10,000% алт олсон л гэсэн үг. Хөөе хүүхдээ битгий хүчлээ бид нар цөөхөн үлдсэн саянчууд энэ сайхан цэнхэр гариг аль хэдийн хог болсон надтай явах хэрэгтэй гэж байхад хэн нэгэн ирж байгаа хүч мэдэрнэ. Тулааны хүч нь 18,000 хэн байдаг вүлээ гэж ийш тийш харж байсан чинь Пикколо өрөөд ирдэг. Өгийн зөрүүгөө Пикколо руу дайралт хийгээд Гохоныг буцаад бариад авчнаа. Чиний жинхэнэ хүч чадал сүүлэнд чинь байгаа гэв Вижита хэрэглээд байсан хиймэл сарыг тэнгэрт бий болгодог. Шууд нүрийг нь бариад хүчээр нүдийг нь сар руу харуулаад хүчээр хувиралд оруулах гээд Гоку ирж байх замдаа битгий тийшээ хараг Гохон гэж хэлдэг боловч бүх зүйл аль хэдийнэ оройтжээ. Гохон шууд л аврах бич болон хувирна. Та хэдэд нэг гоё юм тайлбарлаж өгье. Саянчуудын хүчний түвшингөөс хамаарат аврах хүч болохоор өөрийгөө удирдаж чадах уу үгүй юу нь тодорхойлогддог. Санаж байгаа бол Вижита аврах хүч олохдоо өөрийгөө маш сайн удирдаж байсан. Харин Гоку, Гохон эдэр хамгийн муу түвшний саянчууд болохоор аврах хүч олохдоо өөрийгөө удирдаж чадахгүй галзуурсан бухал болдог гэсэн үг. Хиймэл сар тэнгэрт байгаад байхад Тарлес яагаа хуурахгүй байгаа вэ гэвэл тухайн тэр цацруулах гэрэл нь хэтэрхий бага болохоор хувираагүй болж таардаг. Гохоны хувирал дууссан болохоор ер нь л одоо түүнийг бас зогсоох хэрэгтэй болсон. Гоку ирсэн ч аль хэдийн оройтжээ. Гохоны судсаар саянчуудын цус урсаж байгаа болохоор замдаа тааралцах хэнийг ч махан татаж болгох нь 10,000% ойлгомжтой. Аав нь вэ нөө ээж нь вэ нөө ямар ч хамаагүй. Гоку руу шууд дайралтууд хийнэ. Саяхан хүмүүс авраг хүч болохоор хүч нь маш их өсдөг болохоор Гоку хэдий цухтаасан ч Гохон төвөггүй араас нь гүйцээл алах гээд байна. Тэгээл Гоку ганц хоёроо алгацсан шигээ юун нөгөө Тарлс эдэртэй тулдаг хүүтэйгээ алдсаар тардаг. Тарлс хэлнэ өрөвдөлтөө юм да өөрийнхөө хүүд өгөх гэж тэгэл. Энэ үеэр манай Пикколо дайжгүй ухааны хүн болохоор сүүлийг нь тасдах хэрэгтэйгээ үнэхээр чухал мэдээлэл өгнө. Тарлес Гоку, Гохон, Пикколо гурвын донд хөөрхөн жижиг дайралт хийдэг. Манай эдэд энэ нь бараг л үхлийн дайралт гэсэн үг. Бүгд доошоо ангал руу унцгаадаг. Гоку ч уснаас гарч ирээд л байж байхад бүх юм хэдийн дуусчээ. Гохон ард нь аль хэдийн ирсэн Гокуг бариад авдаг. Зүгээр барихгүй аавыгаа буцалж яалах нэ. Яг энэ үед Гохоны хамгийн их хайрладаг нөгөө тэжээвэр луун ирээд Гохоныг шууд л тайвшруулна. Аавыгаа танихгүй байсан байж тэжээвэр амьтнаа таниад тайвширдаг бас л сонио хэсэг шүү. Ашгүй Гохон тайвшраад луугаа бариад хүүхэд болсон хөөрхөн хоорондоо тоглоно. Тарлес энэ бүгдийг хараад гайхнаа энэ үнэхээр саяхан мөн гэж юу гээл. Одоо угаасаа яах нь ойлгомжтой үстэй. Тарлес нөгөө лууг нь тэнгэрлүүн залчдаг. Нөгөө өөрийгөө удирдаж чадахгүй байсан Гохон Тарлесыг шууд л байгаа болгоно. Гохон түн рүү дайрахад одоо бүр чи над руу дайрдаг болжээ гэж шууд түүнийг алж чадах дайралт хийх үед азар амжиж Гоку сүүлийн тасдаг. Гохон аавдаа тэрүүлээд ааваа та заавал дэлхийг хамгаалаарай гэж тухайн алддаг. Манай Гоку захиал дэлхийг аварна гэдэг үнэхээр том давааг нуруундаа өгнө. Дэлхий дахин сүрлийн шатандаа очжээ. Бүх тог цахилгаан үгүй болж барилга байшин устдаж дэлхийн бүх хүчийг сороод хүч чадлын мод жимсээ гаргаж ирдэг.
Энэ жимсийг идвэл бүр аимшигтай хүчтэй болно гэд байгаа биз. Гоку, Тарлс хоёр нүүр тулаан. За яг гоё хоёр Гокугийн тулаан үзье гэсэн чинь Тарлсын суганы өснүүд нь урдуур нь ороод ирнэ. Нэгийн эсрэг 5 хийнэ бас л дунд нь эргэлдэн штэ. За та нартай тоглож чанлаа гэ Гоку хүчээ хоёр үржүүлдэг техникийг нэг зөгтөг. Хоёр Гоку нүр нүрээ хараад үгийн зүрүүгөд тулаан эхэллээ. Гоку хүчээ үржүүлдэг техникийг ашиглаад өөрийн хүчээ 3 үржүүлсэн болохоор бас л нэлийн хүчтэй болдог. Энэ тулаан яг л энэ тэнцүү байсан болохоор Тарлс чамтай одоо тоглохгүй гэж шууд зүхтаад нөгөө хүч чадлын модны жимсийг нэг л хаздаг. Нэг хадсан чинь бүх биеэр нь гүйдэлгүйгээ секунд ч хүрэхгүй хугацаанд Гокуг аимшигтай хүчээр зөхнөө. Би одоо энэ их хүчээр орчлон ертөнцид шинэ дүрэн байгуулна гэж амандаа том том ярьдаг. Хэдхэн зохиолсон Гоку бүр хачин болсон. Гэхдээ манай хүн бууж өгөхгүй мэдэхгүй болохоор хүчээ 10 үржүүлээд түүн рүү очсон ч хоёрхан зохилт аваад буцаад хүнд байдал ордог. Бяцхан математик бодвол Гокугийн жирийн хүч нь 15,000 хавцаа байсан. Хүчээ 10 үржүүлээд 150 болгосон ч Тарласт бүр бяцхан охирол өгдөг гэхээр энэ жимс бол үнэхээр саянчуудыг Фризатай нүр тулах хэмжээнд хүргэж чадах юм шиг надад санагдсан. Тэгээл Тарлас одоо өвхтэй залуу минь гээд түн рүү тасралтгүй дайрдаг. Хүл амьдрал хоёрын дунд байгаа Гокуд бүх хайртай хүмүүсийн нь хоолой сонсогдноо. За тэгээл босох нь уу гэсэн яалтчгүй л босч ирдэг. Кинки дама хийж л түүнийг устгах юм байна гэж хоёр гараа дээш өргөөл энэ дэлхийн амьсгалж амьдарч байгаа бүх зүйлсээс энерги хүснэ. Энэ хооронд Пикколо тэргүүтээ манай хэд Тарласыг зүгээр тогтоож байдаг. Гоку дэлхий дээрх бүх амьд биетээс багахан энерги хүссэн ч аль хэдийнэ хүч чадлын мод бүх шимт ижилээг нь сорцсон байсан болохоор хөгийн жижиг кинки дам үүсчээ. Гоку ч өөрийнхөө толгой шиг хэмжээтэй жижиг кинки дамыг Тарлас руу явуулахад Тарлас нэг дайралтаар няцаадаг. Гокугийн ч бүх хүч шавхтан Тарлас хүч чадлын модны доор жимснүүдээ харсаар энэ анги маань ингээд дуустдаг да. Энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Та хэд ямар нэгэн зүйл хүлээгээд одоо хүртэл байгаад байх шиг байна те. Энэ хүртэл хүлээсэн юм чи энэ ангийг жинхнээсээ дуусгаж өгнө. Гокуг ухаан алдсан байхад нэг гэрэл түүнээс ирээдэг. Тэр нь тэгсэн нөгөө хүч чадлын модны энерги байсан ба түрүүн Гокуг дэлхийн бүх амьд биетээс хүч гуйгаад байсан штэ. Тэрийн энэ мод сонсцсон юм байлээ. Асар их хүч чадал шингээсэн мод болохоор энэ удаагийн Кинги дамаг аимшигтай хүчтэйсэн. Тарлас хүртэл зогсож чадаагүй хөлтгтэй өрхий. Гокугийн дайралт ч тухайн модны дундуур явсаар үндсээр нь хуу татаж мод бүрэн устдаг. Мод устнаа гэдэг нь хүчээс оруулсан байсан хүн амьтад эргээд хөл дээрээ зогсож Гоку ахин нэг удаа дэлхийг аварж яваагаар энэ анги маань жинхнээсээ дуустдаг да. Энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бичлэгний утга агуулга, нийт урт, ярианы өнгүүд нэлээд их сайжруулалтууд орсон болохоор та хэд лайк, саб хийж намайг урамшуулаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.